За өнгөрсөн хугацаанд бол одоо манай нийтийн тээврийн асуудлыг бол одоо хувийн хвшил компани нэг жижиг автобус явуулж одоо нурууг ачааллыг нуруунд дээр өрж явсан. Өнөөдөр бас нэгэн сайхан түүхийн гэж болж байна. Тэгээд Баханга Улаанбаатар гэсэн нийтийн тээврийн шинэ маршрут нэгдэж өнөөдөр одоо анхны зорчигчдоо тээвэрлэхэд бэлэн болоод байна. Тэгээд өнгөрсөн хугацаанд бид бүхэн нийслэлийн засаг дарга Нямбаатар, нийслэлийн нийтийн тээврийн бодлогын газрын дарга Хотгон жаргал нарт одоо иргэд болон дүүргийн удирдлагуудын зөвс хүсэл тавьж энэ чиглэлд одоо шинэ маршрут нээх ийм саналыг тавьсан. Тэгээд энэ саналыг маань хүлээж авч өнөөдөр ийм сайхан цоо шин олон улсын стандарт шаардлагад нийцсэн ийм дохлог шинэ тээврийн хэрэгсэл, нийтийн тээврийн хэрэгсэл одоо дүүрэг орон нутгийн иргэдэд хөөцлөг болсонд бид бүхэн маш их таатай байна. Тэгээд энэ үйл ажиллагаа маань цааш нэг автобусаар эхэлж байгаа. Тэгээд зорчигчдийнхаа урсгалыг харж хагаад цааш нь нэмэгдүүлэх хэсэг тал дээр бол одоо нийслэлийн удирдлагуудтай ярилцаж бид бүхэн шийдвэрээ гаргана. Тэгээ өнөөдөр бас дүүргийн маань иргэдэд анхныхаа зорчигчдыг тээвэрлэж явж байгаа энэ 5 дугаар баазын жолооч мөн нийслэлийн нийтийн тээврийн бодлогын газрын хамт олондоо бахангачуудынхаа өмнөөс талархал илэрхийлээ. Тэгээ та бүхний маань одоо алтан шар зам хөргөлж дардан байх болтугай.